За ингээд өгөн гэж хийж байгаа. За өчтөр уулцсан. Өчтөр уулцсан чинь. За мөнгөний нөгөөдг асуудал маш хоёр цаг. Ингээд бид нар ирсэн. Ингээд ирсэн чинь хийсэн үлэг юм бүдүүн залуучууд үүдэн дээр зогсоод бид нар яцолдож орж ирж байгаа байхгүй тийм. Зөв ингийн уцтай тэр юм биш тэр хайр дээр. Бүдүүн цагаан бүдүүн залуу шүү дээ. Энэ их талдаад шүү дээ. Ингээд жоох эмоцтой тийм. Чи өөртөө дуудсан байхгүй бид нар. Цааныг 14 цаг энд ирээд асуудлаа шийдээ мөнгө заасч өгөө гэсэн. Тэгээд та нар маань ирсэн юм. Тэгээд одоо танаас нэг тодорхой байна. Одоо танд нөгөөний одоо ингээ 24 онд ажиллаа явуулаад ажиллаа хийж дуусгачаад одоо хятадын тал мөнгө өгөх хүн онцлог байна шүү дээ. Тэр хүн одоо яа. Тэрийг би За одоо энэ хант энэ өөрөө байна шүү дээ. Эдгээр зөндөө хэдчнээ зугаад өөрийнхөө бичиг нь одоо 24 оны 12 сарын 31-нд нийлсэн өөрийнхөө ямар бичиг. утгатай байна лээ. Би Натацар компани инженер. Одоо энэ чи одоо 2-3 компани байгаа. одоо энэ компани танд одоо мөнгө өгөхгүй Аа тий. тийм аа хөдөлмөрөөр хогсчоод тэр чинь өгөхгүй байгаа. Одоо наа чи энэ хятадын хамахтай өөрөөсөө ийм мөнгө өгөх юм байна Одоо гэдэг. би тэгээд нэг зүйлийг асуу. Энэ бол зөвхөн би өвчтөр хороонд болсон асуудал юм байна. Тийм аа баригдсан юм байна. Баригдсан. Одоо та нарын маань энд ирж байгаа шалтгаан нь юу вэ? Одоо энд гарын үсэг туссан байж тээ. Одоо тэр За одоо энэ компани чи энэ баггүй юу? Богоо чи энэ компани. Энэ компани өөрөөсөө бидний өчтөр ирсэн чинь маргааш 2 цаг ирээгээд энэ компани наадынхаа зураг хөргийг авч болно. Наа ч одоо 24 оны 12 сарын 31-нд тооцоо нийлээд өөрийн бичиг гэж хийж өгсөн баггүй манад. Тэгэхээр та нарын маань тэнд болсон ч гэсэн хүмүүс нь байхгүй байж байгаад энд одоо энэ 14 хороо баггүй энэ гадар туссан гадар. Энэ тухайн компани захиад банкны ажиллагаа энд ирсэнгүү та нар маань өөрөө ахмаар бишмж байгаа. Энэ асуудлаараа шүүхэд хандсан уу? Шүүхэд хандсан. Цагдаагийн байгууллагад хандсан. Хандсан сүхбат дөрөв дээр өгсөн. Энэ шалгаж байгаа бол энэ талыг танилцуулах шалгаад бол одоо тэр чинь 2 3 сар яг ч гэсэн эхлээд нэг Тэмүүжин гэсэн байцаагтай байсан. Одоо 25 онд шүү дээ. Өнгөрсөн авар маа өнөдр тий. За ойлголоо. Тэгэхээр би ингээ одоо манай юу байгаа? энэ чинь хэдэн тэрбум болчих юм те. Манайх бол 2.4 тэрбум дөө. Энийг авахгүй. Энэ үүдтэй байна шүү дээ. Тэгэхээр эхний ээлжиндээ бид тогтоохын тулд тийм цагдаагийн байгууллага та нар ажиллаа явуулахын тулд та нар дуудаж очноо. Гомдтой. Тэгэхээр гомдтойрын зөвшөөрөл батсан зөндөө өгсөн байгаа та. хэдүүлэг авч бод тань авах хэрэгтэй байхгүй. Гомдтой зөндөө өгсөн. Тааман ч гэсэн бас тодорхой хэмжээнд ойлгоод гараад байгаа хүмүүстэй уулзчих. Тий бид нар бүр нийслэлийн прокурорын үйлдэл одоо ингээд уулзаад та хараа одоо араа ийм баггүй цагдаа уушлаар араа ийм бэ нараа. Ингээд энэ олон залуучууд ингээд наадан боллоо. Ямар сарын өмнө биш 7 хоногийн өмнө биш. Хоол хүнсгүй ингээд өр зээлэнд баригдаад ихтэн 8 орлоготоор хүрээд ингээ явж байхад бид нар өөрөө өөрсдийн хөдлөө энэ залуучууд арга уюудаа энд одоо энэ завтаадаа энд байгаа биш. Та ч гэсэн завтаагууд. Тэгэнгүүт ийм хэцүү байдалтай явж байхад та ирээд тэгвэл та эрэнгүүтээ одоо энэ улсуудыг одоо байцаанаа майцаанаа ч гэдэг юм уу ийм байл. байцаа сайн байна. Энэ хууль хяналтыг ингээд Тэгвэл тодруулга авах гэж ажил. авчин сайн байгаа. Бид нөгөө нэг Тодорхой юу одоо болсон талаар цагдаагийн байгууллага танад байгаа явуулна шүү дээ. танад байгаа шүү дээ. Тэгэхээр яг хаана гэдгийг та манай гараад хүмүүсээ хэлээд өгч л та. Би Та нар ороод ирэх. Тэгэхээр ингээд асуудлыг гоё шийдэж байгаа бол энэ өдөртгүүдийг дууд та нар хаачих юу? Энэ улсуудын мөнгө өгөх ёстой юм уу? яг энэ нөгөө хогсон компани инженер явуулна шүү дээ. Тэгээд төлөөлөд ирсэн байгаа юм биш үү? Тэнд олон компани байгаа. 3 4 компани. Эхний хүн байна. Тэгэхээр энэ хүнээс нь өөр ямар компани гэдэг энэ хүн маань төлөөд өгнө. Чи энд ажиллаа хийж гадаа. Энд бид нар шууд мэдүүлэг авах боломжгүй гэдэг нь Тэгээ дараа сүүлд би нэг юм хэлчихье. Ер нь бол нэг зарим хүмүүс энэ хятад хүмүүстэй ер нь тэмцснийхаа үр дүнд лайгаар ер нь бол баг ялтан шах болчиход байгаа шүү. Сүүлд олон иргэд энэ комент бичиж байгаа. Ер нь бол одоо залуучуудаа ер нь болж байгаа юм уу? Одоо олон хүмүүс тэгжилээ. Та нар одоо ингээл хятадтай маргаал ингээл тэмцээд ирэхээр та нарыг хаанаас нь захиалдаг яадгийг хууль хяналтын байгууллагууд та нарыг үгүйсгдэг шүү. Тэгээ одоо яах юм бид нар ингээд
их Та нар авч өгөх ёстой уу? Авч өгөх. Үйлшүүдийг яриа. Энэ хүмүүсийн төлөө Хууль ажиллаж байгаа. дүрмөөх дагуу хууль хяналтын Хуулиар ажиллаж. Жилийн ажиллаж. Мараа яваад Тэгээ хууль дээр ахуудаа хохирогч авч явж байцаад давах гэдэг юм. Авч яваад хуулийнх нь яг анхаарал тавьсан сайн байна шүү дээ. Ахамдаа юу болоод байгаа яасан гэдэг нь би бол яг ёс зүйн болчихлоо байхгүй. Одоо дуудаг мэдээж тагтаг байгаад ирлээ. би бас нэг ялгуутай хандаад байна. Тагтаг ялбаар тавьдаг үүрэгтэй шүү. Би өөрийгөө танилцуулаа ямар учир шалтгааны улмаас хэлээ тань хэлээ. Яг одоо гараад ихний ээжид би энэ хүнээс л тодруулах юм үүрэгтэй. Та миний ажил таад учруулахгүй. Та энэ хүнд нөлөөлөөд надад нөлөөлөөд. Та дуудах хугацаа миний ажил хэвээ явуулах нөхцөлийг та алдагдуулаад байна. Ихний ээжид би энэ хүнээс юу болсон талаар асуу. ингэж ажиллаа хийхгүй яасан жилийн өмнө. Одоо хараа. Бошаа гомдоо гарч болно. Цагдаа гомдоо 2 асуудал дээр та нар энэ хүн жаахан нэгдээс байгаа. Танаас тодорхой зүйлүүдийг тодруулах ёстой байхгүй. Чи хаана тодруулах гэж байгаа? Яг мэдүүлэг өгөхөөрөө мэдүүлэг авах. Үгүй бол тантай манай холбоотой хүн шалтгаан уулзсан. Багын машины чинь гадаа. Гадаа гудамжинд уулзаж байна. Тэгээд мэдүүлэг авах өрөөдөө. Мэдүүлэг авах өрөөнд чи Энэ хүнээс юм тодруулмаар байна. хуу зөвхөр очтгий. Тэр чинь мэдүүлгийн шалтгаан шалгадаа хэрэг төвөгдөр энэ хүн өөрөө ихгүй байгаа тохиолдолд дуудгуулж явуулдаг. Энэ хүмүүс мөнгө авах. Ихгүй байгаа тохиолдолд энэ хүн өөрөө байгаа уулзах гэдэг тохиолдолд би энэ хүнд дуудгуулах өгөх шаардлагагүй гэдгийг таалаа. Энэ араа юм байна. Яра уучлаарай. Яагаад дараа дуудлага гэсэн одоо энэ объектийн хүмүүсээс та яагаад ингэж ярьчихгүй байгаа? Та Монгол хүмүүс эдгээр мөнгө авах чинь үний юм уу худлаа мөнгө дарж ирээд тодорхойсныхаа дараа би ийш ууцах гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүсийг тодорхойлох гэж би нэг юм яриад байгаа. Та өстө энэ объект энэ айд эзгүй шүү дээ. Энэ одоо айд эзгүй шүү дээ. Шалгал сайн байхгүй юу? таныг ийш тийш авч явах. Эхний хоёр чи шалгасан биш. Гондоо яриад тодорхойлж. Тэгэнгүүтээ эргэж энэ хүмүүсийг яг хингэд хүнтэй уулзах ёстой болоо гэдэг ойлголттой авч иж би орж уулзахад шүү дээ. Одоо би нэг юм байна. Та одоо ахын маргаан дээр ирсэн гэд бодож хоёр монгол хүний ахын маргаан дээр. Та тэгэхэд энэ айлын эзэн байхгүй хаа те хохирогч хүний авч яваад айлын эзэг дуудалтаа. Тэгээ айлын хохирогчийн бас юу болсон талаар тогтоох нь цагдаагийн байгууллагын үүрэг. хэзээ та нар тэгдэг үү? Та нар гомд мэдээлэл өгч. Тэгээ гомд мэдээллийн чинь дагуу бид нар шалгадаг гэж Хүмүүсийн байгууллага үүргийнхаа дагуу шалгана. тэгээд нэг юмн дээр болохоор нэг талыг барих болохоор та нар дандаа тэгдэг. Та одоо гараад манай Хуулийг яаж ингэдэг нэг хайшаад бол хайшаа өөрийн тал руу одоо Сүхбаатарын нэгдүгээр хилцээр гомд гаргацсан хин гэдэг алтан шултар байгаа ямар шатантай яваа хаана нэг гэдгийг тогтоох гээд нэгдүгээр хоёрдугаар явуулгууд дахиад энэ дээр болсон асуудлууд эндээс бидний аваа шалгах гэдэг юм. Яг энэ гадар нутгт дээр дахиад ямар нэгэн байдлаар тийм аа хэмжиг зөрчил үйлдэгдсэн байх юм бол Сүхбаатарын хоёрдугаар хилц гадар нутгийнхаа өрөөнд бид нар шалгах гэдэг байгаа байхгүй. гэхдээ яг уу та уул нь ирээд дуудлага өгсөн юу болж байгаа юм бидний талд шалах шүү. Мөнгө аваад явах ч юм байна штэ. Тэг мөнгө нь алив энийгээ үзүүллээ. Та тэгэл болох ёстой байхгүй юу? Тий, энэ чинь нэг чинь. Тэгээд тэр эдрийн эдрийг нь та дуудж ирээд за эдэр мөний мөн чи та нар мөнгөний ажил хийсэн үү хийхгүй гэж байна. Амар гондор асуудал явж байгаа. Тэгэлж авч чадахгүй байгаа барилга чинь хийж байгаа. Одоо яг энэ байдлаар танилцуулаад хуулийг заавал Одоо таны ажилчид одоо цалингаа авч энэ зөвхөн танай компани биз дээ. Тийм манай компани. Одоо дахиад хаана. Одоо дахиад сэтгүүл компани. Танаа хитэн энэ байгаа юу баггүй. Манайх нэг ойролцоогоор 70 гаруй хүн ажиллаж байна. 70 гаруй хүн. За энийг За ингээд та энэ компани удирдлагуудыг Тэгвэл өөртөө сандаг ах мөн 20 хүн байгаа шүү дээ. энэ компани одоо ингэ Одоо шалгахын тулд энэ байгууллага энэ хүний гаргаад байгаа хөрсөн барилга авч явах гэж байгаа юм тийм. энийг авч явах шаардлагатууд бид нар мэдүүлэг авах үүрэгтэй. Энэ хүн ч Дуудлага хугацаа өгч. ямар гэдгийг тайлбарж өгдөө шүү дээ. Мэдүүлэг Ондод мэдээллийн шатанд энэ иргэн маань хөрсөн иргэн маань өөрөө би одоо очиж мэдүүлэг өгч болно, шалгуулсан ч болно гэж хэлж байгаа тохиолдолд би энэ дуудах хуудас өгөх шаардлагагүй. Дуудах хуудсыг ямар тохиолдолд өгөх юм бэ? Энэ одоо хэрэг хүчилдээр ирэхгүй байгаа тохиолдолд хамтан ирүүлэх маягаар дуудах мэдээлэл. Тэгээд та очиж шалгаач. Ингээд ир байгаа. Мага үлдэх шаардлагагүй. Тэгтээгүй маргаан биш. Ер нь бол харуу ханаар бодож юм байна уу те. За. За танаас юм тодруулах шүү. За тийм. Галан ажилтныхаа цалин авч байгаа компани цалин. Ерөнхийдөө бол одоо бас нэг юм хэцүү байгаа хгүй юу. Одоо ингээд Монгол залуучууд нь энд ингээд цалингаа авч чадахгүй өрнөөс өрний хооронд сэтгэл санааны хохирлтоо ингээд зовоод ахаар
арга уяудаа мөнгө авъя гэд тэр 70 80 100 хүмүүс нэгдэн нийлээд энд мөнгө авъя гэд ирэхээр цагдаа нар ирээд та нар юу яах гэж ирсэн. Тий ингээд нөгөө нэг мөнгө авъя гэд хохироод явж байгаа нь илүү дээрээс нь ингээд хохиролтой болоод байж. Харин энд тэрний оронд ирэнгүүтээ асуу энд юу болоод байгаа. Та нар ингээд мөнгө авах гэж байгаа бас ажилсан хөдөлмөрлсөн хүмүүс шүү дээ. За нөхдүүд нөгөө нэг талын компаниг дууж ирээ те металл уургийг дууж ирээд үгүй та нар яагаад одоо энд үүмээс өмнө дэгдүүлэх үндэс нь болоод энэ олон Монгол ажилчдыг ингээд хохироогоод байгаа. Үний юм уу удлаа мó? Алуу данс тооцоогоо нийлүүлгээд инк өстой өстэй. Та нар яагаад ингээд хүмүүс дуудлага өгүүлээд бидний ажил цаад болоод байгаа. Эдгээр ч гэсэн өөр дуудлагатай шүү. Энд одоо өчнөө удлаа саяны хоёр цагтаа бол зөндөө дуудлагатай байгаа. Тэг чин энд ингээд хохирсон манусигээ нөгөө ингээд тойроод байгаад байна гэж чинь одоо нэр утахгүй юм. Тэрний оронд шууд ирээл эдний удирдлагууд одоо энд хариуцж байгаа энэ хятад хүмүүсийг дууж гаргаж ирээл за энэ хүмүүс мөнгө авах гэж ирсэн байна. Өөх ёстой бол мөнгөний өгөөрөө. Зөв үү? Битээ дуудлага өгөөдөө. Бидний буруу биш шүү дээ гэл ингээд явахгүй. Заавал энд нөгөө нэг хохирсон нэг компани ядарсан хүмүүсийг аваад чи дуудлага энэ залуугийн цаанд 70 хүн 2 жил цалингаа авч чадахгүй. Ингээ ядраа явж явахт нь дээрээс нь байцаалт өг мөг гэд ингээд гарч. ингээ хэлсүү авч яваад тий. Амар гүнхтэй. Ер нь гэхдээ жилийн өмнөөс нэг юм хүмүүс дандаа комент биччихсэн. Ер нь бол Монголд амьдрах боломжгүй болсон. Алсуураа бол одоо аль нэг улсын баг мууч юм шиг аль нэгэн хүмүүс одоо манай Монгол иргэдийг ажилуулаад бооллоод өмчлцөө газар нутгийг чинь ч өмчлцэн. За та нар хараалагаараа бүх тэмцдэг ярьдаг бүх хүмүүс хятад хүмүүстэй орооцолтол тэмцээд ирэхээрээ хуулийн ямар нэгэн хариуцлага үүрдгийн шүү гэдгийг олон хүн комментээр биччихсэн. Энэ бол үнний ортой шүү дээ. Тэг чинь сая бид нар одоо ингээд нутаг дээрээ ажиллаад энэ ажлыг хууль ёсныхын дагуу хийгээд жил гарan ажиллаад дараа нь цалингаа авъя гэхээр үгүй ээ. Наадуул чинь бохны мөнгө. Наадуул чинь мөний коолны мөнгө үсттэйгээд эдгээр ер нь яаж ч байсан яадгийг хэрвээ иймэрхүү байдалтай олуулаа ирвэл цагдаа хууль хүчний байгууллага биднийг өмөрчнө гэдэг тийм итгэлтэй байгаад байгаа юм шиг байж болохгүй шүү. Тэгчээ. Цагдаа нар одоо энэ компани удирдлагууд хаана юм? Ёстой байхгүй. Яг үнэн. Би тэгж л хүлээж байгаа. Хятад компанид хамгаа дараад 900 сая өгнөгөө сая нэг хуудсан нийтдээ 2.4 тэрбум зөвхөн нэг компанид 70 ажилтны 2 жилийн хөдөлмөрийг хөдөлмөр яг үнэн. Тэгтэл энийг ингээ өгөхгүйгээр энэ нөгөө компани нөхөр цагдаагийн байгууллагууд өчнөө хандсан, шүүхэд хандсан. Шүүх нь хөдөлгөө, цагдаа нь хөдөлгөө. Энэ 91 байгууллагын бид хөдлөөд ирэнгүүт цагдаа нөгөөд чи одоо мэдүүлэг аваад явчихсан. Ийм минийд юм. Яа. Тэгээ одоо цагдаагийн маань сая нэг компани захирлыг аваа явуулсан.